Батлан. Энэ хуулийг дэмжиж байгаа дэмжсэн үг хэлье. Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах гэдэг. Энэ өөрөө иргэнийг хамгаалах гэдэг ойлголт байгаа учраас маш чухлаа. Энэ дээр иргэн өөрөө энэ санхүүгийн байгууллага буюу банк, хадгаламж зээлийн хоршоо, даатгал, үн цасны компани гэдэг маш олон санхүүгийн байгууллагуудтай харьцаж байгаа. Тэгээ хэрэглэгч өөрөө санхүүгийн мэдээлэлгүй байдлаасаа болоод нэлээд их хохирол амсах ийм зүйлүүд байдаг. Тэгэхээр иргэний эрх ашигыг хамгаалах гэж байгаа учраас энэ хуулийг дэмжиж байгаа. Энэ дээр бас танилцуулгыг нэлээд үзэж харсан. Тэгээд энэ нөгөө Монгол банк санхүүгийн зохицуулах хороо энтергээд байгууллагаас гадна дахиад бид даасан ийм байгууллага байгуулж дарга удирдлагатай байх ийм асуудал бас яригдж байгаа. Тэгэхээр энэ дээр бас хараат бусаар энэ асуудлаа шийднэ гэдэг ийм агуулгаар явж байгаа. Дээрэс нь энэ дээр маш олон иргэн, ялангуяа банк ус, хадгаламж зээлийн хоршоо, аппликейшны зээл энтер гэдэг санхүүгийн мэдлэг дутламж байдлаасаа болоод хохирчод байгаа. Тэгэхээр энэ хуулийн бас нэг зорилго нь бол иргэдтэй бас ийм мэдээлжүүлэх, сургалт явуулах, мэдээлэл нь таниулах үйлчлэгийг үзүүлэх гэдэг талаасаа бол маш их зөв зүйтэй байгаамаа. Дээрэс нь манай иргэд бас нэлээд их ярьдаг шүү дээ. Банк зээл олгоод зээлийн авангууд хүүгээсээ гадна банкны 1% шимтгэл гэж авчдаг. Энэ ямар өчтэй юм бэ гэхээр банк авах ёстой гэж ингээл авдаг. Гэх мэтчлэн маш олон зүйл дээр иргэдийн эрх ашиг хохирдог байдал дээр хамгаалж шийдвэр яаралтай гаргах юм байгууллага учраас дэмжиж байна. Өшөө бас энэ омбудсман гэдэг нэршил нь удахгүй ингээд хууль батлагдаад яваад ирэхээр бас ингээд арбитр энтер гэдэг шиг ингээд суугаад хэрэгжээд явах баха. Тэгэхээр энэ дээр бас нэлээдгүй хүмүүс асууж байна лээ. Энэ ямар учиртай үйл ажиллагаа явуулах ёстой юм бэ гэд. Мөн энэ хүмүүс хохирсон энэ асуудал дээр, иргэд хохирсон асуудал дээр нэг кейсийг би бас хэлье гэж ингэж бодож байна. Сая Дархуул аймаг Шарын гол суманд ажиллаж байхад Дархуул аймгийн эрүүл мэндийн салбарын 70 гаруй иргэд нөгөө байрны залилан гэдэг юмд бас ингээ хамрагдсан байж байгаа. Өртцсөн байж байгаа. Тэгээд энэ хүмүүс хаана хандах вэ? Ямар асуудлаар шийдвүлэх вэ гэдээ ингээд асууж байгаа. Тэгэхээр энэ дээр бол энэ сайн зориг нарын 30 гаруй гишүүд миний бие бас орсон. Энэ дээр энэ хуулийн төсөл өргөн барьсан байгаа. Энэ бол шийдснээс хойших асуудал болчихж байгаа. Тэгэхээр урьдчилан сэргийлж нэгэнт үүссэн нөхцөл байдлыг шийдэхэд бас гаргалгаа дутж байгаамаа. Тэгэхээр энэ үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь урай Туван гишүүн дэмжиж үг хэллээ. Гишүүд хуулийн төсөл